Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 1992 онд нээлттэй хийсэн Jackie Chan-ы гол дүртэн тоглосон Super Cop киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манайхны ярьж занснаар бол цагдаагийн түүх юм да. Үүнээс өмнө киночтой нэг мэдээ дуулгая. Эдийн засаг хэцүүдэд юмны үн өсөд олдог байсан хэд маань юу ч биш болоод зээлүүдийнхээ ард гарч чадахгүй хэцүү байна уу? Хэн хөнгөө л тийм байх шүү дээ. Тэгвэл Simple App танд зээлийн дарамтаа багасгаж төлөлтөө уян хатан болгох боломж олгож байна. Simple App нь таныг ямар ч банк санхүүгийн байгууллагад идэвхтэй зээлтэй байсан ч зээлийг нь хааж илүү уян хатан нөхцөлтэй шин зээлийг олгох юм. Жишээ нь энтийн 4-5 зээлтэй тэрэндээ сарда 2 саяыг өгдөг байсан бол Simple App-аар багасгаад сарда 400 мянга орчим төлдөг болсон жишээ байна. Simple App татаад зээлийн дарамтаа багасга. Хонконгийн цагдаагийн газрынхан Интерполийнхантай хамт хуралдаж буугаар кино эхэлнэ. Интерполийнхан тэд мансууруулах бодисыг бэлгэвч дотор хийгээд эсвэл гидсэндээ зайлгаад бүр цогцсон дунд хүртэл хийгээд тээвэрлж байна. Өнгөрсөн жил гэхэд мансууруулах бодисын хордлогоос болж 200 хүн өгсөн гэсэн мэдээлэл байна. Ингээд ярьж байна. Хар тамхины 8-ачид нэлээд хүч авсан бололтой. Интерполийнхан хариу арга хэмжээ авах гэж байгаа юм байна. Та нар тэгээд Хонконгийн цагдаагаас яг юу хүсэв? Хар тамхины 8-ачин Чайбатыг барихын тулд бидэнд супер цагдаа хэрэгтэй байна. Тэгвэл бид энэ талаар хуралдаад маргааш хариу өгье. Ингээд явууллаа. Дарга шууд л туслахта. Хой Чиачуг буцаагаад аваад ир. Ингэж байна. Удалгүй цагдаагийн газарт нөгөө Чиачу нэрлээ. Тэр нь манай Jackie Chan. Энэ бол манай киноны гол дүр. Энэ кинон дээр түүнийг Фушэн гэж дуудах болно. Яг даргын өрөөнд орох гэтэл тэд хуралдаж байна. Ингэснэ албаар хаалгын онгорхоо үлдээчлээ. Дарга нар нь дотор чангаар түүнд ийм сайхан боломж олдож байхад чи түүнийг эсэргүүцээд байгаа мó? Эсэргүүцсэндээ бишээ. Энэ даалгавар аюултай л гэж байна. Чи түүнийг чадахгүй гэж айгаад байгаа мó? Үгүй тэр чадахгүй бол хэн ч чадахгүй шүү дээ. Интерполд супер цагдаа хэрэгтэй байна. Тэр нь чамд байна. Тэгэхэд чи түүнийг явуулахгүй гээд байдаг. Тэр төв дэлхийд нэрэн дурсагдах юм бэлөө? Ингээд Фушэний аазгыг хөдөлгөөд байна. За яах вэ? Би тэгвэл Интерполд очиж үгүй л гэж хэлэхээс ингээд том дарга гараад явчлаа. Тэгэд манай хүн явж ороод өөрөө сайн дураараа би энэ ажлыг авъя гэж гуйж угаад авчлаа. За. Тэгвэл явж юмаа бэлд. Мэй юу гэх бол тэр зүгээрээ би шийдвэрээ гаргасан. Гэж байна. Аргатай дарга биш шүү. Фушэнийг явсны дараа 2 дарга гайгүй байгаа. Ингээд яриад байна. Манай хүн гэртээ хараад их нэртэй тусгай сургуулийн кемп рүү явлаа. Энэнд явах юм бол тушаал дэвшүүлнэ гэд хэлчлээ. Чи дургүй байгаа юм биш вэз? Үгүй. Аюулгүй даалгавар юм чинь юу гэж дургүй байх вэ? Ингэсэн чинь. За. Энэ миний амь даатгал. Энэ харин банкны карт. Эднийг яагаад надад өгөөд байгаа юм бэ? Сургууль дээр өгчих юм бол хэрэг болох байх гэж бодоод. Ингэж авна шүү дээ. Хөөрхий. Тэгэд эхнэр нь түүнийг ажилд нь хүргэж өглөө. Дарга тэндээс. Хой мэй. Би түүнийг анхаарч явах болно. Санаа зовлтгоо. Тэгээд дарга нар нь хятадын цагдаа чамд тусуулах болно гэд явууллаа. Чаачуу. Хэрвээ эвгүйдэх юм бол энэ дугаар руу залга. Цээжилж аваад наад цаасаа уурчих. Би цээжилчлээ. Хурдан байна шүү. Тэгэд явсныхан дараа нөгөө дугаарыг нь харсан чинь баахан 9 байсан юм байна. Цээжилхээс явах вэ? За ингээд манай хүн хятадд байдаг Интерполийн байран дээр ирлээ. Яваад орсон чи хятадын дарга нар нь сүртэй сууж байна шүү. Суугаад жаахан туглах гэтэл эвгүй хараад байна. За. Чи Хонконгоос ирсэн супер цагдаа юу? Энд чамайг супер цагдаа гэсэн байна. Хонконгод ийм цагдаа нар олон байдаг юм аа. Даруухан хөө байна. Энэ бол маш аюултай даалгавар. Өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй шүү. Юу бэлдэх хэрэгтэй гэж? Интерполийн ян дарга чамд заах болно. Ингэж байна. Тэгсэн ян дарга нь энэ бүсгүй байна. Манай хүн Интерполийн дарга үдсгэлэнтэй бүсгүй байдаг юм байна. За эхлэе. Одооноос чи Лин Фушэн болно. 32 настай. Фушанаас ирсэн үйлдвэрийн механикч. Энэ цэргийн хувцс чинь гоё юм аа. Ингээд манай хүн шал өөр юм яриад байна шүү. Ян дарга. Чи 17 настайгаас гэрээсээ явж энэ тэнд ажил хийсэн. Ээждөө хоёртойгоо амьдардаг. Аав чинь 1978 онд өгсөн. Гү яасан эрт үхээ вэ? Чи цээжилсэн үү? Мэдээж. Тэгвэл давтаад хэл. Ингэсэн сони болоод явчлаа. За би 32-тай Фушанаас ирсэн. Гимнастикчин. Үгүй механик. Тий механик. Би ямар тосгоноос гэлээ? Чи супер цагдаа байж ийм муутай юм уу? Хой. Нэг сонсоод цээжилх юм бэ? Би өөрийнхөө амьдралыг бол шууд л хэлнэ. Би Хонконгийн цагдаад 1981 оноос хойш ажиллаж байгаа. 1984 онд тушаал дэвссэн. 173 см өндөр 74 кг жинтэй. Цусны бэлэгч нь AB. Ингээд манай хүнийг өөрөөс нь илүү сайн мэдээд байна шүү. Ян дарга бол эвгүй бүсгүй байна. Ингээд манай хүн Ли Фушэн болж хувираад үсээ засуулаад зураг авахуулаад ажилдаа орохоор боллоо. Тэгэд Фушэний таларх юмнуудаа бүгдийг нь сайхан цээжилчлээ. Чайбатын дүү шоронд хоригдож байгаа. Чайбат түүнийг суллуулахын тулд хүмүүсээ явуулна. Тэр үед нь чи тэдэн дунд орох ёстой. Чи би хамгаалж чадна үсттэй. Чамайг бүхийн зэрэгтэй гэж сонссон. Бүх биш. Карате, тэквондо, бокс.
Бас кунфугийн зэрэгтэй. Ингээд томрлоо. Тэгвэл шалгая. Гэснэ тэнд байсан нэг нөхөртэй танилцуулна. Энэ бол Хонконгоос ирсэн супер цагдаа. Юу? Супер цагдаа гинэ? Хүчтэй бах та. Тийм шүү. Тэр карата, таеквондо, бокс, кунфу бүгднгээр нь хичээлдэг гэсэн. Ингээд шууд халзагнуулчлаа. Бүгд анхаар. Хонконгоос ирсэн супер цагдаа. Та нарт ур чадвараа харуулна. Ингээд явуулчлаа. Нөгөөх нь амар гар байна. Тэгэд үзлээ. Шууд учир зүггүй дайраад байна. Манай хүн нэг цохиулаад буцаагаад рефлексээрээ маа. Дахиад хэсэг үзлээ. Нөгөөх нь их зүтгэлтэй ч гэсэн. Манай хүн арай илүү чадвартай байна. Болтож байгаад хааж тараад дээгүр нөнхрөд эргээд харангууд нь өшөглөөд нэмж өвдөг хийгээд эргээд маа. Нөгөөх нь монжуулаад нилээ ууртаа дайрч байна. Манай хүн за би биширлээ. Чиний зэвсгийн эрдэм агуу юм байна. Дахиад нэг үзчихэ. Ингээд дайраад байна. Энэ яадгий бэ? Гоё юм байх шиг байх юм. Наадах чи ингэдгий. Гараа энд тавиад ингээснэ түлхчлээ. Манай хүн тэнд өнхрөөд тэр чигээрээ гараад явчлаа. Гадаа гарсан ч харин модонд үлгөгчжээ. Намайг энэ иргэдэг юмны авраг гээрээ одоо тоглохоо болцгоё. Бидний даалгаврыг хэллээ. Ингээд ажилдаа. Өндөр хамгаалалттай шоронд манай хүн бэлтгэх байдлаа аваад хүлээж байна. Хөөе. Цагдаа нартаа битгий бууд гэж хэлээрэ. Зүгээрээ. Тэдэнд сум өгөхгүй. Би чамд найдаж байгаа шүү. За. Намайг сайн хараарай. Тэнд нэр мафийн бос бололтой нэг эвгүй нөхөр нүүр сухаж байна. Тэндээс харин нүүрс тээврийн жолооч ирээд дөхөж байна. Орох гэж байх шүгэ шүү. Ой. Чи ажиллаа хийгээч. Жолооч эвтэйхэн явж очиод яг төлөвснөрөө шүү. Гэснэ дөхөж байна. Дөхөнгүүд нь нэг жолооч тэнд. Шоош. Чи яаж байна? Гэснэ нэг нөхөртэй барилцаад авлаа. Тэнд үүмэн болох үед цагдаа нар болиулах гад очдөг. Жолооч тэнд. Ирвсэ. Одоо. Гэснэ шууд нөгөө сахалтыг нүүрсний машин дээр гаргаад буулчлаа. Тэгээд гялс хөдлөөд явах гэж байна. Тэгсэн цагдаа нар зогсоогоо тэшигийн шалгадаг. Бууга дээр. Гэснэ дээр нь гарангуудаа нүүрс рүү жадлаад байна шүү. Жолооч шууд дайрлаа. Тэгснэ. Хөдлөөрэй. Ингээх үед ян дарга жолоочийг нь буудчлаа. Ирвсэ. Гараарай. Ингээс нөгөө сагалт гараад ирнэ. Манай фүүшин харин тэндээс дүүлж орж ирээд харуулъя юм аа. Тэгснэ. Ирвсэ. Хурдлаарай. Жолооч гайхнаа. Ирвсэ. Хурдлаа. Ингээд гүйчлээ. Араас нь гүгээд. Ирвсэ. Би наа түүний чинь гэсэн ян дараагараас нь буудчихдаг. Хайсон. Ингээд манай хүн аврах гэж байна. Болоо. Баригдахгүй юу? Явъя. Тэгэд нөгөө ирвс гихчиг наваад манай хүн уурхайн замаар зогтдаг. Цагдаа нар ирэх үед манай хүн голд нь ээр гэж өгнө штт. Нөгөө ирвсээ босгож байгаад цагдаа нарыг гөвж өглөө. Ирвс гайхлаа. Тэгсэн кунфу өрөлт аваад. Ирвсээ явцгаая. Тэгэд хоёулаа тэрүүгээр цэглгаан зүтгүүр дээр ирвсийг суулгаж явуулаад өөрөө суух гэтэл гүйцэтгэв. Гүүгээч. Гүчи. Яасан султай юм бэ? Гүйлтэй. Цагдаа нар буудах гэтэл. Мэдхэ буудаа. Араас нь хөө. Манай хоёр тийшээ өксөж байгаад уулд аваад тэндээс татсан төмөр утсаар дамжуулаад доошоо буучлаа. Ямар тач мултарлаа. Фүүшэн. За. Энэ уулыг давах юм бол тосхон байгаа. Эндээс салъя да. Баяртай. Хой. Чи хайжих нь уу? Намайг энэ хүртэл хүргэж өгөөрэй гэд 2000-ыг өгсөн юм аа. Миний ажил дууссан. Хой. Чи сайн зодолдох юм байна. Намайг тосгонд хүргээд өгчих. Би чамайг Хонконг авч явна. Тэгээд том ажил өгнө. Хонконг хэтэрхий хол штэ. Болж үз. Зүгээр 500 өгчих. Би хот руу оруулаад өгье. Надад одоо ямар мөнгө байх юм бэ? Хонконгод очивол би чамд 500 ш. 50,000-ыг өгье. Юу? Яг үз. Тэгвэл болж байна. Ингээд тохирчлоо. Тэгээд манай хоёр тосгон руу ороод мафийн нууц байран дээр нэрлээ. Тэгсэн шууд буу тулгаж байна. Ирвс харсан чинь ирвсэ гэсэн манай хүн сим хийгэр нь. Ингээд сүлөөд бууг нь булаагаад буцаагаад тулгалаа. Ирвс бахархсан байртай. Наадах чинь наадтай хамт явмаа. Ингээд орлоо. Манай хүн бууга буцааж өгөх гэснэ. Шууд ирвс төгж байна. Хүмүүс нь ирвсийг ирсэн гэд сүйдүүлж байна. Аха, их зовсон уу? Юу гэж дээ. Амралтанд амарч байгаа л ирлээ. Ингээд би яагаад баригдчихв? Загсан толгойд. Би юу ч мэдэхгүй. Илгэмж яасан. Цагдаагийнхан хураачсан. Гэсэн шууд усаад нэг нөхрөлөө буу тулгаж байна. Би тэгээгүй. Ирвсэ. Гэсэн чи буудчлаа. Тэгснэ манай фүүшэн рүү харж байна. Манай хүн болж гисэн янзтай өөдөөс нэнэлээ. Дараагийн илгэмж хэзээв. Хэд хоногоос ирнэ. Тэгвэл бидэнд цаг байна. Ингээд танах фүүшэнд гэсэн баха. Танахаар зоочилж амжих юм байна. Ингэж авна штт. Тэгэ. Тэгэд маргааш нь бөөндөө машинтай явцгаадаг. Манай хүн сандраад яахаа мэддэггүй. Ирвс. Фүүшэн. Одоо хайчих юм бэ? Болоогүй байна. Энд чинь фүүшэн штэ. Тийм ээ. Манайх арай болоогүй байна. Тэгэд нэг суурин газар очиод зогсоолоо. Манай хүн яахаа мэдгүй байж байтал. Тэнд нарийн нэг хүн манай хэдийг ажиглаад байдаг. Чи чинь одоо гэрээ мэддэггүй юм уу? Энд их өөрчлөгдөжээ. Ингээд эргэн тойрны хартал нэг таньдаг хүн сууж бай шүү. Ирвсэ. Ийшээ. Ингээд явлаа. Тэгсэн нэг хүүхэд тосож ирээд. Фүүшаха, та ирсэн юм уу? Эмээ таныг их сансаа. Хурдан явъя. Ингээд дагуулад явна. Тэгэд яваад очтол цагдаагийнхан аль хэдийн жүжигчд бэлчиж. Бөөндөө хөл хөдлөхөн болоод өгтөж авдаг. Ирвс тэрүүгээр зураг үзэж байснаа. Фүүшан, энэ охин юм. Эхнэр чи юм уу? Аль охин? Энэ үү? Ингэсэн тэндээс ян дарга ирсэн ээ. Фүүшаха, та хүрээд ирээ юу? Ингэж авна штт. Миний дүү байгаамаа. Оо тийм үү? Чи их том болчээ. Миний дөө. Гэд дайлан дуулна штт. Цаанаас нэрэн ээж нь гараад ирлээ.
хэллээ. Фошаа, миний хүү ямар их өөрчлөгдөв вэ? Бүр сахал тавьчихаа шивтэй гэд андуураад явчих шít. Эгчээ, танаа хүү энэ байна. Би биш. Фошаа, ээж нь чамайг зөндөө хүлээлээ. Хэдэн 100 ч хүлээсэн юм бүү мэд. Гол нь тэгээд мөнгө авчирвуу. Мөнгө авчирвуу. Юугаа өөдөөс мэлрээд байгаа юм. Ах мэдэж байгаа ээж. Тасуу гэд хальцууснаа симхигээр нь шилээ аваад алигтайхан жүжиж. Чамд цаг байна уу? Цаг байхгүй. Цаг байхгүй. Мөнгө байхгүй. Чи ер нь юу хийж байгаад ирсэн хүн бэ? Ингээсээ хэрвс цаанаас нь санаан зовоод жаахан мөнгө өглөө. Эгчээ, энэ Хонконг доллар. Доллар. Али 2 дахин худалдаж аваад ир. Хоёулаа харин жаахан юм яри. Ээж нь харин ирвсийг авч үлдээд. Сүүлийн үед инфляц өсөд худалдан авах чадвар буураад цалин хүрхэ болоод хэрэг алга. Ядаж байхад баахан зээлтэй. Эннийхээ ард гарч чаддгүй. Чил тусал хөөмэн. Эмээ, симпла башиглаад зээлийн дарамтаа багасгachиж болдөө штэ. Гиснэ гялс мөрөх гэж байна. Гү чи яаж хэрэгэлдгийг нь зааж өгөхгүй юм уу? Зүгээр татаж аваад хүсэлдээ илгээхэд болно. Зөвшөөрөгдсөн зээлүүдийг чинь хаагаад илүү уян нөхцөлтэй шин зээл болгоод өгдгийг. Симпл амьдрал да юм ээ. Монг гинэ. Тэгвэл хуаг бас аваад яв. Би хувцас амсэдгий. Ингэснэ шууд дагчлаа. Дараа араас нь харж байсан чинь мөөмн унчлаа. Хөөрхи. Ингээл саваад цаашаагүйлээ. Сайн жүжиглж байна шүү. Ингээд Фушан Хуа хоёр ирвсийг дагчлаа. Зах дээр өчөөд бөөндөө хоол идэх болдог. Ирвсээр нэг нөхөртэй уулзахаар болно. Эднэр хэм бэ? Миний дүүнэр байгаамаа. Фушан Хуа. Та хоёр цаа чирээндээ сууч бай. Ингээд манай хоёрыг өөр ширээ рүү явуулчихдаг. Тэнд нарийн хэсэг цагдаа хоёрын нөхдүүд ирвсийг харчлаа. Ян хараад тэр үүдэнд байгаа цагдаа нар байна. Танаа хүмүүс үсттэй. Мэдээж үгүй. Би чинь Интерпол шүү дээ. Энэ чиний нутаг. Чил нэг юм хийдэ. Гэт шууд хуараа бухчлаа. Нөгөөдөл нь тэр саяхан шоронгоос оргосон хорготол биш үү? Би төв рүү мэдээлэл итгэе. Ингээд нэг нь гардаг. Хуа харин араас нь гарчлаа. Надаа нэг яст мэлхий нишүүл. Йоо, чи сая юу гэсэн бэ? Яст мэлхий нишүүл. Надаа бас нэгийг авчих. За, нэгийг нэмчээ. Хуа нөгөө цагдаа дээр очиод Интерполийн Ахмад ям байна. Дотор байгаа хүмүүсийг битгий баривчил. Йоо, би ч үгээрэмч байна уу? Отоогоор алгаа. Тэгвэл эрг, гараа өрг. Ингээд хаалгаад өггүй шүү. Ян шууд барьж аваад нам унглаа. Тэгээд Интерполийн Ахмад ям байна гэд холбоогоор нэрчлээ. Ирвс бараагаа үзэх гээд бостол цагдаа нар дагаад босоод ирнэ. Зогс, цагдаа байна. Ирвс шууд хөдөлж эхэллээ. Цагдаа нартай үзэж тарлаа. Фушин босч ирээд Ирвсийг хамгаалангаа. Далдуур цагдаа нарыг хамгаалдаг. Нөгөөх нь шил хагалж байгаад шууд дүүрэх гээд байна шүү. Манай хүн харин гялс цодоод холдуулаад байна. Нөгөөдөл нарийн цахилгаан борохотой юм аа. Манай хоёрыг борохотод бариад авдаг. Тэгээд яг аваад явж байтал тэндээс хуа дүүлээд гараад ирлээ. Тэгээд хоёрыг зэрэг маа. Эргээд доогорн маа. Очоод хоёртой зэрэг үзээд хаагаад бултаад буцаагаад маа. Нэг нь хол очоод өрөлтөө авсан чинь хуа өдөөс нь амар өрөлт авна шүү. Араас нь тэгсэн Фушинг маа. Тэгснэ. Ард нарийн нэг нөхөр борохоогоо яг авах гэтэл хуа савх шидээд зоож байна. Нөгөөх нь босоод дахиад дайрсан чинь Фушин савх аваад маа. Күчи шидэж чаддгүй мө? Хүү ядчил айлглаа штэ. Цагдаа нарыг эрх үйд нь манай ид гялс зүгтаачлаа. Хуа харин цагдаа нарт баригдаад Ахмад нь тэндээс Ахмад ян нааша ингээд аваад явдаг. Манай хоёр дээвэр дээр байж байтал цагдаа араас нь зогс Фушин ардын банк дээрэмдэн хүнсний агуулга тон чамд ер нь хийхгүй юм гэж алгаа. Нааша буугаад ир. Чи баривчлагдсан. Ингэсэн цаанаас нь хуа гарч ирээд зодож байна. Зогтараа. Манай хоёр гялс зүгтлаа. Хуа тэнд баярлаа ахмада. Ингэснэ хий бууд чад яваад өглөө. Тэгээд гурвуулаа зүгтдэг. Хуа тэнд хямарчжээ. Би цагтаа алчлаа. Тэр яадаг юм бэ? Чи алахгүй бол чамайг ална үсттэй. Эннээс чин болоод бид баригдан шүү дээ. Зүгээрээ. Та хоёр надтай хамт Хонконг яв. Юу? Түүнийгч бас аваад явна гэж юу? Тийм ээ. Хоёуланг чи аваад явна. Та хоёр сайн байсан шүү. Ингээд итгэлийг нь олов бололтой. Манай хоёр бөөн баяр. Хой. Чи нэрнгээсээ цагтаа алдсан юм уу? Тийм ээ, тий. За. Ингээд манай гурав усан онгоцон суугаад Хонконг явдаг. Манай эдэг харин Хонконгод ирэх үед Хонконгийн цагдаа нар тосч авч байна. Гуруула гялс доошо буугаад мотор завнаа зүгтаалаа. Тэгээд завин дээрээс буудалцаад нилээ үзнэ. Ирвстийн жолоодод цагдаа нар харин буудаад байна. Замдаа харин хоёр цагдааг мөргөд алчлаа. Ирвстийн тэрүүгээрээ бахархаад байна. Ирвсийг ийм амархан баярна гэж бодсон юм байх та. Манай хоёр харин жаахан эвг үзэж байна. Тэгээд явсаар байгаад нөгөө нэг гол хүн болох Чайбатын байгаа газар хүрээд ирдэг. Тансаг газар байна шүү. Тэнд байсан туслах Ирвс танаад сүудүүлж байна. Тэгснэ цаанаа байгаа бүсгүүчүүд дээр очиод "Эй, бүсгүүчүүд, би та нартай нэгдэж болох уу? Би шинэ юм авчирлаа." Ингэснэ хар тамиг шахаж байна. Фушин, наашрэ. Тэгээд нөгөө Чайбат тэр дагуулад очино. Аха! Оо, Ирвэс. Али наашасоо. Турчхаа юу да? Хоолоосаа идэхгүй яасан юм бэ? Хоёр шинэ хүн дагуулад ирээ юу? Тийм ээ. Энэ бол Фушин, энэ бол Хуа. Ах トゥ хоёр.
Чайбат харж байгаад наадуула далаад хайчих ингэж авна штт. Йоо, далаад хаяа. Манай хоёрыг шууд буу тулгаад бариад авлаа. Аха, чи шоронд байхдаа сохорчгоо юу? 2 цагтаа аваад ирсэн байх юм. Далаад хаяа гэж байна. Гэсэн манай хоёрыг гял сөдлөөд хүмүүсийг нь дор нэвгээд тавьчлаа. Эрүүс орох гэсэн чинь Чайбат тэндээс байцгээд оруулдаггүй. Тэгэд бууг навснаа. Битгий хөдөл. Фошан, ирвсэ. Бид хоёр чамтай нийлээд том ажил хийнэ гэж ирсэн. Харин том ах чинь ингэж хандаж байгаа бол бид хоёр зүгээр явъя. Ингэснэ буугаа өгöd явцгаая. Ингээд гарч байна. Яаж байгаа юм бэ? Баривчилж болох байтал буу сумгүй байна. Ингэс нөгөө босс нь буу аваад манай хоёр руу шууд тулгаад зогсоолоо. Тэгснэ маа. Нэрэн сумгүй вэ шүү. Тэгээд энэ ингээ. Бэтэн шиг хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй байдгийн. Та хоёр надад таалагдж байна. Манай бүлэгт тавтай морил. Ингээд манай хоёр орчлоо. Том ахад баярлаа гэж. Баярлаа том ахаа. Ингэс нөгөө туслахын доороос гарч ирээд. Боссоо нөгөө бүсгүй өгчлээ. Тэгээд юу гэж. Жонни цогцсонд хар тамхи нуух талаар мэрэгсэн бидтэй. Түүнд аваачаад л өгч хөлдөө. Хаягдал гарахгүй шүү бүгдээрээ. Ингэж авна штт. Эвгүй нөхөр байна. Тэгснэ хуаг буулгаад сум нэвтэрдгүй хантаа зөмсөг гэд явууллаа. Удалгүй бас нэг нөхөр орж ирээд. Аха, хуульч чэнийг бариад ирсэн байна. Ингэсэн чи гадаа нэг хуульчийг живүүлж алж байна. Энэ нөхөр ахыг хуурах гэж оролцсон. Өөрөөсөө л болж л дээ. Тэнд нэг цогцос зөөгöd энд нэг хүн алаад эвгүй орчин bay шүү. Манай фүүшээ хараад нэлээд эвгүйцлээ. Тэгэд нөгөө боссыг дагаад манайхан бүгд том ажилдаа гарцгаана. Нэг арал дээр баахан цэргийн хамгаалалтанд хуа хантаацтай боссын хажууд фүүшээ харин цаагуур нь нууцаар зэвсэг байршуулад явж байна. Босс яваад орсон чинь баахан гимт хэрэгтнүүд бас нэг Тайланд цэргийн генерал сууж байна. Генералаа. Оо, Чайбат суугач. Мафийн тэнд жаахан бараага буулаацалдах айстай байгаад байна. Би 30%-ийг нь авмаар байна. Та нар хэдийг хүсэж байгаа нь хамаагүй. Би 3 тоныг авмаар байна. Тэгэхээр чин тал нь байхгүй болчихлоо шүү дээ. Тэгвэл үлдсэн талыг нь надад л өгчих. Уучлаарай. Би аль хэдийн үлдсэн талыг нь авчихсан. Чайбатад юм олдохгүй нь болтой шүү. Чайбат чи өөрийгөө хэн гэж бодов? Америкийн ерөнхийлөгч үү? Чайбат босч ирээд. Тэгэхээр миний хувийг хуваах гэж уулзаж байгаа байх нэ. Бизнес бол бизнес. Миний мөнгө бусдынхаас өөр байна уу? Эсвэл арай өмхий байна уу? Ингээс нэг нөхөр босч ирээд. Мөнгө ярьсных хэн өмнөх варааныхаа төлбөрийг төлөөгүй лээ. Би төлнө. Надад Швейцарын банкнд мөнгө хангалттай бий. Гол нь хэн нэгэн миний эхнэрийг матаж тэр Малайзын цагдаад баригдчихад байна. Түүнээс болоод би мөнгө авч чадахгүй байна. Удахгүй би суллаад авчихна. Йоо, тэр баригдсан бол биднийг элчилүүл яана. Гэсэн чи шууд барьж аваад ширээ мөргүүлээд цогод авлаа. Хамгаалагчдыг нь харин хуа хөдөлгөөнгүй болгоно. Генерал, болцгоо. Чайбат, ам хэлээрээ уучраа олцгоё. Энэ миний эхнэрийг матсан. Гэснэ хуагийн хантааснаас нэг юм гаргаж ирээд шидчихлээ. Эрүүс тэрийг нь буудсан чинь дэлб. Тэсрэх бөмбөг байж. Нэгхэн сум зооход бүгд хамт дэлбэрэн шүү. Аха, аматад гадаа нэр нөгөө хоёр. Саяны дэлбэрэлд том ахын сигнал. Хэрвээ буудалцаад эхэлвэл тэр цамхгийн хоёрыг унгаагаараа мэдв. Ингээд фүүшэнд үүрэг өгч байна. Миний дүү зүгээр болов. Тэр том ахтай байгаа. Алцахгүй дээ. Чайбат тэнд. Бууга айцгаа. Миний хувийг авч намайг дөнгөн гэж саналтгүй шүү. Гэсэн генерал тэнд. Чайбат. Би бизнесмен хүн. Та нар эхлээд хувийн асуудлаа шийдэцгээчгээд тэгээд надтай ярилцаарай. Ингэснэ гараад явчлаа. Гарангуутаа. Энэ байшингаас хэнж гарах ёсгүй шүү. Ингэж авна штт. Тэгээд цэргүүд байшинг бүсэллээ. Тэндээс нэг босс. Би байсан. Тэгээд яах гэв. Ингэсэн шууд буудчлаа. Ингээд буудалцсан эхэллээ. Манай хуа харин тэндээс эфтэхэн зугдах гэж үзнэ. Эрүүс босс хоёр гаруудыг сайн унгаж байна шүү. Нэг залуу түрээд дайрах үед доогуур нь хөлийг нь тэгснэ дээгүүр нь маа. Гадаанаас нэр манайхан шууд пууж харуулж байна. Тэгээд чухал газруудыг нь дэлб. Нөгөө генерал гайхнаа. Манайхан дайраад эхэллээ. Шууд л дэлб авна штт. Пүүшээ харин явж очоод нөгөө цамхгийн хоёрыг устгалаа. Нөгөө босс тэнд шүршиж өгч байна. Чайбат эрүүс хоёр хэцүүхэн байдалд байж байна. Тэгсэн фүүшээ хүрээдэрлээ. Фүүшээ, тэрийг дуусгах. Манай хүн гяс дуусгах гэсэн буун гацчлаа. Алив наашаа өгч бай. Гэснэ босс өөрөө дуусгадаг. Тэгээд гараад гүйчлээ. Фүүшээ тэнд. Миний дүү хаана байна? Гэсэн сонсдоггүй. Хуагада зугтаж байтал нэг цэрэг гараад ирнэ. Шууд эргээд маа. Тэгсэн нэг шар устай хүүхэн гарч ирээд буудах гэтэл хантаац дээр бариад. Буудач тэгээд гэснэ даогуур нэмаа. Тэгээд нэг жигээд холдуулна. Цаанаас нь цэргүүдэрээ шүршиж байна. Гэл сухтаад булан иргсэн чинь өөдөөс нь манай хуа цочингуудаа шууд маа. Тэгснэ дахиад нэг. Ягаад хоёр цогч байгаа бэ? Намайг түшээрээ. Гэд уналттай шүршилтийн. Тэгснэ. Хаанаас түшээд байгаа юм бэ? Хөөрхи. Намайг хамгаалж байгаарай. Гэд хантаазаа тайлах гээд үзээд байна. Гүчи хантаазаа тайлж яах гээд байгаа юм бэ? Гэсэн цаанаас нь дайрч байна. Шууд ард нь уугдсан чи үсрээд өөрийнх нь ард орчлоо. Энэ тэсрэх бөмбөгтэй. Йоо, муу новш. Тэгээд манай хоёр дотогшоод сонхоор яваад орчлоо. Фүүшээ
орсон ч цонхноо агчлаа. Хуа тэнд чи ер нь яах гэж намайг дагаж ирсэн юм бэ? Тэгэд яваад ортол зэвсгийн агуулах байсан юм байна. Манай хоёр буу хайж байтал гаднаас цэргүүд бөөдөл хоёулаа гар бөмбөг бариад авлаа. Яах вэ? Тэд буудахгүй. 3 тоолоод шидэж байгаа юм шиг жүжиглэн шүү. 1 2 3 гэсэн хуа шидчихлээ. Жүжиглэнгээд байх чинь. Тэгэд зэвсгийн агуулах дэлб. Том дэлбэрэлт боллоо. Манай хоёр ямартай ч гараад ирлээ. Цаанаас нь харин цэргийнхэн танк энтертэй амар орж ирэн штт. Генерал гарч ирээд "Чайбат, нааша гараа тэр. Чи миний газар тэрч сүйтгэн гинэ. Чи надад ингэж хандаж байгаа юм уу? Та өөрөө надад яаж хандсан бэлээ? Надад хувь өгөхгүй гэвэцтэй. Би тэгээд бусд нь юу гэж хэлэх байсан юм? Одоо юу ч хэлэх шаардлагагүй болсон. Тэд өгсөн. Одоо бүх хувийг би өөрөө авна. Энэ бүхний дараа би тэгээд чамтай зүгээр наймаа хийх хэрэггүй. Та намайг ямар хүн гэдгийг мэднэ. Би энд бэлтгэлгүй ирнэ гэж юу? Ингэсэн чинь тойроод баахан базукатагаар удвайж байна. Наймаа хийхэд сайхан өдөр байна. Нэстэг тэрэг бэлд. Ингээд жижигэрлээ. Манай фүүшэн очоод "Чайбат, чи дүүд минь тесрэх бөмбөгтэй хантаа зүйл гэж байгаа мó?" гэсэн шууд буу тулгаад. "Хинч надтай ийм өнгөөр ярьдаг юм шүү." гэснэ хуаг буудчлаа. Дэлбэрсэнгүй. "Би ах дүүсээ золигт гаргадаггүй юм. Та хоёр надад таалагдж байна гэж би хэллээ. Тэднийг аваад Малайзад очоод байж бай." Ингээд явцгаалаа. Наймаг бол сайн хийдэг юм бэ шүү. Дөрс шилжиж Малайзын шоронд Чайбатын ихнэр хоригдож байгаа нь харагддаг. Шоронд нь нэг хүн эргэлтээр ирээд "Чайбат намайг явууллаа. Банкны код юу вэ гэж асуулгаж байна. Би өөрөө нүрээрээ уулзсан цагтаа л хэлнэ." Ингээд юу ч хэлсэнгүй. Манай тарин Малайзад ирчихсэн байна. Тэрүүгээр жаахан газар үзэнгээ зураг авахулаад явж байдаг. Цаана нь харин манай фүүшэний ихнэр нь явж байна шүү. Аяллаа хөдөж хийж байгаа юм байна. Ашгүй харсангүй. Удалгүй Чайбат өөрөө тэндээс машинтай өрөөд ирнэ. "Орчноо сайн ажиглаад ав" гэж байна. Манайхан тэнд ажиглалт хийж байна. Сайн хараад ав. Гэмт хэрэгтнүүдийг энэ замаар авч явдгийг. Бид юу хийх юм бэ? Цаг нь болохоор хэлнэ. Маргааш нь манай хоёр буудлынхаа гадаа жаахан чийлрээд байж байна. Тэнд нь харин ихнэр нь байгаад байна шүү. Нэг зурагч нь тэрүүгээр хүмүүсийн зургийг аваад яваад байна. Тэгингээ манай хоёрын зургийг бас авчлаа. Авсан зургуудаа хүмүүстэй үзүүлж байтал фүүшэний ихнэр нь манай хүний зургийг харчлаа. Тэгээд шууд нөхрөө хайгаад ундаг. Тэрийг нь харин фүүшээ харчлаа. Шууд хаа дээр очино. "Яава, манай ихнэр хард байна. Тэр ирж байна. Масаж" гэж шууд масаж хийлгэж аргаллаа. Бөсгөө бас аргатай. Зураг шидэнгүүтээ авч байгаа юм болоод харах гээд байна. Тэгээд харсан чинь хөөрхи харагддаггүй. Гэнэт ардаас нь "Ой" гэсэн ирвэс. "Юу хийж байгаа юм? Зураг авсан юм а" гэснэ гяс зугтаачлаа. Тэгээд холоос нууцаар харж байгаа таньчдаг. Хүмүүс явх үед нэрээд "Хөөе, чаачуу. Та надтай яриад байгаа мó?" гэсэн гутал шидэж байна. Манай хүн гял сосоод "Мэй би тайлбарлая. Тайлбарлах шаардлагагүй мэдүү. Би үүрэг гүйцэтгэж явна." Тэндээс харин Эрвс харчлаа. "Энэ фүүшэн хүүхий эргүүлээд байна уу да? За би очиодох. Эрвсийг очиж байх үед хуа харангуутаа гяс дөхөж очиод "Мэйг маа" ус руу түлхчлээ. Эрвс тэнд "Гайгүй юм биш үү? Хэд байгаа юм? Нэх үнтэй биш ээ. Али би." Ингээд очсноо. "Тэр тоохгүй бол би авъя. Хэд юм? Юу? Чи намайг хэн гэж бодов?" Ингэсэн түлхчлээ. Найз нь ирсэн чи бас маа. Тэгээд явцгаалаа. Ямартай ч аргаллаа. Дараа нь уснаас гарсан үед нь чаачуу нууцаар очиод өөрийгөө тайлбарлах гээд үзлээ. Цаанаас нь харин нөгөө туслах нь харчлаа. Мэй яг ойлгох айдаад байж байтал араас нь Эрвс гараад ирнэ. Мэй шууд алгацснаа. "Болж үз. Чи өөрийгөө талент хар. Чамаас тэр арчин байгаа нөхөр илүү дээр юм байна." Ингэж авна штт. Янзын самбачлалаа. Тэгэд лифтэнд орсноо найздаа. "Төрөний залуу штэ. Манай нөхөр байхгүй юу? Тэгэд цагдаагийн нууц ажиллагаа хийгээд явчих шиг байна. Намайг танихгүй юм шиг жүжиглээд байна. Гэхдээ би сая их гоё аргалчих шиг болсон." "Тийм үү?" Тэгэд лифтнээс буух үед хажууд нөгөө туслах байж байна. Баларсан. Эрвс рүү залгаад "Эрвсээ, сонсоод юу ч болоогүй юм шиг жүжиглээрэ. Манай хоёр туслах Хонконгийн цагтаа юм байна. Түрүүний хүүхэн ихнэр нь байж. Би барьчихсан байж байна." Ингэж авна штт. Эрвс тэнд "Ойлголоо. Нэг өдөр хойшлуулъя." "Хойшулсан гинэ. Маргааш болъё. Буугааг" гэд авснаа шууд цогод унгаачлаа. Тэгээд буу тулгаж байна. Ингээд баригдчлаа. Дөрс шилжиж Чайбатын ихнэрийн шүүх хурал болж байна. Олон гэмт эргүүдийг чинь үндэслэн үзээд цаазаар авах ял оноолоо. Тэгээд шууд шорон руу авч явах үед гадаа нь харин мафийнхан байрлалаа эзэлчиж холбоогоор "Хөөе чаачуу, чиний байгаа хэсэг рүү явж байна. Эхнэрээ аюулгүй байлгамаар байвал яг хэлснээр хийгээрэй." Мэйг барьцаалчихсан байгаа юм байна. Тэгээд манай хүн машинаа өнхрүүлж орхиод "Холдоорой! Машин тоормсгүй болчлоо. Холдоорой!" Цагдаа нар тентэн зогсоод буцаад ухарцгаана. Тэгсэн араас нь нэг эмэгтэй ирээд маа. Дотроос нь хуа буугаад ирнэ. "Яаж байгаа бай миний машин?" Фүүшэн тэнд "Энэ аюултай газ. Хүмүүсийг холдуулаарай" гэд хордсон дөр үзүүлнэ. Цагдаагийнхаа хоригдлыг гаргах үед манай хоёр гинэ төдлөөд цагдаа нарыг гөвж гарлаа. Тэгээд хоригдлыг аваад зугтдаг. Цаана машин ирээд "Наашаа суу. Эхлээд миний эхнэрийг сулал" гэсэн цаанаас нь Чайбат онгоцтой Мэйг барьчихсан байж байна. "Миний эхнэрийг сулал. Чи өөрөө миний эхнэрийг сулал." Эвгүүтэд эхлэх үед Чайбат Мэйг шууд хайчлаа. Чайчуу гүйж очоод нөгөө бүсгүй харин хуаг цогчоод зугтаачлаа. Хуа
Хua араас нь машинаас нь зүүгднэ. Чачу гял сөдлөөд нэг машинд өсөр цуугаад хөөдөг. Миний машаа. Нөгөөдөл нь харин Хуаг машинаас унах гэд нэлээ үзсэн. Тэгээд яг эвгүүдэх үед Хуа дээвэр дээр нь гаргаад тогтчлоо. Чачу харин араас нь машинтай хүрээд ирнэ. Нааша өсөр. Хурдан өсрээ. Хажуунаас нь Чайбат хараад. Дээр чи хүн байна штэ. Дээр чин гарчгаж. Дээр байна. Гэснэ дээшээ буудлаа. Хуа шууд үсрээд Чачу машинтайгаа барьж авдаг. Тэгээд үргэлжлүүлэн хөөлөө. Чайбат онгоцноос пууж харуулж үзнэ. Манай хоёр эвтэйхэн замчаад болтдаг. Нөгөө машинтай хідэн харин зогсоод онгоц руугаа явах гэж байна. Цагдаа нар араас нь хөөгөөстэй. Манай хоёр нэхэж ирээд араас нь дээвэр рүү явдаг. Манай хоёр даанч буу байдаггүй. Ява буу алхаа. Тэгвэл байгаа юм шиг жүжигэл. Гэсэн туслах нь тэндээс харчлаа. Тэд буугүй юм байна. Эрвс шууд зэрэг ороод дöглөө. Тэгсэн доогуур нь фейк яваад. Нөгөөх нь дээрээс нь маа. Чачу бууг нь авсан чинь эрвс айдаггүй. Сумгүй юм байна. Хуаг мэдээг байхад нь цохиод унгаачлаа. Цаана нарийн Чайбат эхнэрээ суулгаж байдаг. Манай нөгөө туслахтай шууд халцгнана. Энэ нь бас дайчгүй зодтолтгүй байх шүү. Манай үнийг барьж аваад боож байна. Тэгэхээр нь доороос нь шууд өргөд давуулаад чидчлээ. Эрвс харин Хуаг эрмэгрүүжигээд унгаачдаг. Араас нь Чачу ирээд маа. Эрвс нам. Зүгээрөө би яах вэ? Чайбатико. Манай хүн хөөж очоод онгоцныхын шатнаас зүгчдэг. Хуа тэндээс харин нэг мотоцикл унаад хөөнөө. Энийг унгаа гэд баахын мөргүүлж үзлээ. Болдоггүй шүү. Тэндээс харин нэг галт тэрэг ирж байна. Тэрийг мөргүүл гэж авна штт. Манай хүн яг өгтгийн даван дээр дээш авираад амьд үлдлээ. Тэгээд баахан дүрийн дунд унцдаг. Онгоцны шат харин галт тэрэг нь тэглээд онгоц унах шахлаа. Чайбат тэнцвэр алдаад доош унцдаг. Манай хүн тэндээс хараад шууд очиж байна. Чайбат харин тэрийг ал гэд хүнээ явуулчлаа. Нөгөөх нь харин очингуудаа шууд манай хүнтэй үзэж байна. Биартай нөхдүүд байш шүү. Манай хүнийг жаахан гөвх маягтай. Тэр үед нь Хуа мотоциклтай ирээд галт тэрэг рүү хараагаад гараад ирлээ. Тэгээд гүйж очсноо жолоочтой нь халзгнаа. Жолоочиг нарийн хөнкөө ивгчлээ шүү. Манай Чачуг яг түлхэж унагдгийн даван дээр өвдөгдөд амьд үлдэнэ. Тэгсэн дээрээс нь юм ирж байна. Манай хүн мэдхгүй мөргөд баларлаа. Ашгүй эргээд буцаад гараад ирдэг. Тэгсэн нөгөө туслах нь ирээд манай хүнийг хамжиж байна. Тэнд нарийн Хуа Чайбаттай үзээд байна. Манай хүн хоёрын эсрэг үзлээ. Нэг нь шатаар дэгээд иж унгаагаад очоод маа. Нөгөөх рүү нь харсан ч харин цаана зарлалын самбар ирж байна шүү. Манай хүн тэнд гэд амар өрөл тавлаа. Тэгснээ суучлаа. Гэсэн дүс ингээд аргалчлаа. Эхнэр нөхөр хоёр харин манай Хуаг пойлдэж байна. Эхнэрийг нь жийсэн чинь цаашаа яг унах шахлаа. Хуа араас нь очоод бариад авдаг. Өөрөө бас яг унах нь. Чачу тэндээс гялс ирээд бариад авна. Араас нь харин Чайбат бүгдийг нь түлхэх гэж байтал. Гал тэрэг гүүрэн доогуур гараад Чайбат мөргөд өгчлээ. Манай Чачу харин унаагүй тогтоод үлдсэн байна. Бүх юм дууссаны дараа Чайбатын эхнэр нөгөө мөнгөний шилжүүлгийн кодоо манай хоёрт хэлжлээ. Битгий баривчлаач гэж байх шиг байна. Энэ кодыг мэддэг хүн Чайбатын данснаас хүссэн шилжүүлгээ хийж болно. Би авчмаар л байна. Гэхдээ наад мөнгө чинь Хонконгийн засгийн газрын өмч. Үгүй энэ хятадын ард түмний өмч. Ингээд манай хоёр буулаацалдаад унлаа шүү. Энэ түрээд кино ман дууслаа. Киночд байлаа.